Portal Pick-д хэрхэн оролцох вэ? Видео зааврыг хүргэж байна. Дээд булан дээр байрших, Specials-н дээр дарж хамгийн ихэнд байрлах Pick-м руу дарж орно. Дараа нь та үйлчилгээний нөхцөлтэй бүрэн танилцаад зөвшөөрөх дээр дарж үргэлжлүүлнэ. Заавар хэсэгт бүх мэдээллүүд байгаа учраас та оролцохын өмнө бүрэн танилцаарай. Үүний дараа Pick-м авах дээр дарж эрхээ худалдаж авснаар оролцох боломжтой болно. Та нэг Pick-м ирэхээр нийт 4 шатанд таамаг хийх юм. Мөн нэг хэрэглэгч хэдэн ч удаа Pick-м ирэх худалдан авч олон таамаг дэвшүүлэх боломжтой бөгөөд олон авбал илүү хөнгөлөлттэй. Оролцохын тулд Portal меню заавал нэвтрэх шаардлагатай байгаа. Үүний дараа төлбөрийн мэдээлэл гарч ирнэ. Та ямар хэлбэрээр төлөхөө сонгоод төлбөр төлөх дээр дарна. Үйлгийн амжилттай хийгдснээр My Picks хэсэгт таны худалдаа авсан Pick-м ирэх харагдана. Ингээд дээд талын стейж 1 хэсэгт үргэлжлэх хугацаа хараадах бөгөөд энэ хугацаанд амжиж таамагаа хийгээгүй тохиолдолд энэ стейж дээрх оноо тань тик болохыг анхаараарай. Мөн Pick гэсэн хэсэгдээ дарж орсноор стейж 1 дээр оролцох багууд гарч ирнэ. Ингээд тэмцээнд оролцож буй багуудын тоглолтын үр дүнг үржигчлэн таамаглаж өгнө. Сонгох хэсэг дээрээ багаа солимор санагдвал ингээд дарахад л солиодох болно. Багаа сонгож байхдаа буцах товч дээр дарвал та хадгалахгүй та ихтэй байна уу гэж асууна. Болох гэсэн хэсэг дээр дарвал байгаа. Харин хадгалах хэсэг дээр дарвал хадгалснаар та энэ Pick-мээ өөрчлөх боломжгүй болон та ихтэй байна уу гэсэн анхааруулга авна. Хэрвээ ихтэй байвал хадгалах хэсэг дээр дарна. Ингээд My Picks дотор байгаа таны эрх Pick-д буюу сонгосон гэсэн төлөвт шилжих болно. Та өөрийгөө лидербордноос ингээд харж болно. Оноо гараагүй байгаа учраас ранг харагдахгүй. Харин стейж бүрийн тоглолт дуусны дараа лидерборд хэсэгт бүх оролцогчдын нийт оноо ихээс бага руу ирэмблэгдэн харагдана. Стейж бүрийн оноо дараагийн шатнд 2 дахин нэмэгдэх зарчмаар тооцогдно. Стейж 1 дээр 1 оноо, стейж 2 дээр 2 оноо, стейж 3 дээр 4 оноо, стейж 4 дээр 8 оноо гээд нийт 176 онооноос шалгарах болно. Өмнөх шатанд буруу таамагласан ч дараагийн шатанд шалгарсан багууд автоматар гарч ирэх тул та санаа зовлгүй дараагийн стейжийн таамагаа үргэлжлүүлж түн дээрээ бүрэн оноо авах боломжтой. Танд амжилт хүсье.